Сүүлийн үед манай брэнд үйл ажиллагаа зогсоолоо. Манай компани 5 сарын 1-ээс эхлээд үйл ажиллагаа явуулахаа боллоо. Манай брэнд ахиж цаашд үйл ажиллагаа явуулж чадахгүй нэ, бидний татврын дарамтыг дийлэхгүй нэ. Манай аж ахуйн нэгж цаашдаа энэ үйл ажиллагаа эхлэхээ боллоо. Манай 16 ажилтан өнөөдөөс л ажилгүй болж байна гэдэг мэдээллийг бид нэр өдөр бол гарч байгаа. Өдөр бол гарч байгаа шүү. 2 жил татвар багасгах, татврын тухай бодлого, нэмэн үртгэн албантар аж ахуйн нэгжийн тухай ганц чуг ган хийгээгүй засгийн газар өнөөдөр татврын хуулиудыг бөөндөж оруулж ирж байна. Энэ бөөндөж оруулж ирэхдээ гадаадын хөрөнгө оруулалтын тухай хуулинд дагаж орж ирсэнгүй. Эдгээр ч уг нэг юм экосистем юм байгаа шүү дээ. Хаач учраас бид нэг айтайхан сангийн сайтай болчиход байгаа гэж бодож байгаа. Өөрөө бизнес эрхэлж ирсэн, аж ахуйн зовлон өдөрж ирсэн, ажил албуудтай өдөрж ирсэн нэг юм. Гэхдээ манай сангийн яам ер нь хизээ энэ татвар төлөгчдөө хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүстэй бизнесийн үйл ажиллагаа явуулж байгаа аж ахуйн нэгж хайртай болох юм бэ? Хизээ хайртай болох. Нэг татвар төлөгчийг яаж 2 болгох тухай ямар бодлого байгаа юм? Одоо татвар төлж байгаа бүх хүмүүсээс бүх татврыг яаж ижигэд авах тухай бодлого бодоод тэр олж байгаа орлогоороо усан цэн зарлага бичээд байгаа байхгүй юу? Шинэ нэг татвар төлөгчийг яаж 2 болгох юм? 10 татвар төлөгчийг яаж 20 болгох юм? Ийм бодлого юу байгаа юм бэ гэдгийг би сангийн амнаас асууя. Хоёрдугаар татврын газраас асууя. Нэгээс үсээ ажилтнтай аж ахуйн нэгж нийт аж ахуйн нэгжийн чинь 87%. 10-аас 19 ажилтнтай нийт аж ахуйн нэгжийн 6%. Ингээд бараг 95% нь 20 хүртэл ажилтнтай юм компаниуд байна. Энэ аж ахуйн нэгжүүдийг яаж боожуулах, яаж дэмжих юм? Өнөөдөр нийт бүртгэлтэй аж ахуйн нэгжүүдийн чинь 44% л үйл ажиллагаа явуулж байгаа. Наривчлан тойрол 44.6%. 54% нь үйл ажиллагаа явуулахгүй байгаа. Яагаад явуулахгүй нэ гэхээр татврын дарамтад дийлэхгүй байгаа. Зүгээр нэг компани байгуулж үзье гэдэг ийм хоосон бодолтой бол яваагүй л баг. Ямар нэгэн байдлаар аж ахуй эрхэлж үзье, улсын орныхоо эрх ашигтны нэмэрлэе, эдийн засгийн жоохон зэрэгэлт оруулъя, ажлын байр бий болгоё, бизнес хийгээд үзье гэсэн бодлоор компани болж байгаа шүү дээ. Тэр 54% руу чиглэсэн үйл ажиллагаа явуулахгүй байгаа тэр 54%-ийг яаж үйл ажиллагаа явуулах вэ гэдэг ямар бодлого байгаа вэ? Татврын ерхий газар. Үйл ажиллагаа нь эхлээгүй байхдаа татвар төлөөд эхэлж байгаа. Шинэ үүн дээр одоо та хэд маань ямар бодолтой байгаа юм бэ? За тэгээд аж ахуйн нэг жоох орлого олно. Бусдаар хүмүүс ажил хийлгэн. Тэндээс нь л татвар авна. Хоолны мөнгө өгнөө татвар авна. Унааны мөнгө өгнөө татвар авна. Давхар нийгмийн даатгын шимтгэл авна. Өнөөдөр Монгол орн өөрсдөө залуучууд улс гэдэг, оюутнууд улс гэдэг. Тэгтэл өнөөдөр оюутны хөдөлмөр эрхлийг дэмжиж байгаа хууль байхгүй шүү дээ. Би одоо санаачлаа явж байгаа манай гишүүд нэгднэгээд бараг 20 гишүүд илэрхийлж байгаа. Хоёрдугаар цагийн хөдөлмөр эрхэлж байгаа хүмүүсийн эрх зүйн зохицуул бас байхгүй. Бүтэн цагийн ажлын хуультай. Тэгтэл одоо цагаар хөдөлмөр эрхлэх, оюутнууд чөлөө цагаар хичээллээсээ гадуур 7-нд 20 цагаас ихгүйгээр хөдөлмөр эрхлэх гэдэг ийм хуулийн боломж манад байхгүй. Тэгтэл одоо аж ахуйн нэгжүүд нэг талаасаа цагийн хөдөлмөр эрхэлж байгааг авах сонирхолтой болсон байна. Нөгөө талдаа оюутан залуучууд хөдөлмөр сонирхолтой болсон байна. Эдгээрийг зохицуулж байгаа хуулийн зохиол байхгүй. Энэ дээр одоо татврын ерхий газар ямар бодлоготой вэ? Зуныхаа амралтаар нэгэн сар ажил хийж байгаа оюутнаас нийгмийн татвар шимтгэл авч яах гэдэг. Тэр компани нийгмийн татвар шимтгэл тэр үнд өгч яах гэдэг. Энэ мэтэр одоо татврын бодлого. За, ажлын хэсгийн 4-р микрофон. Жижиг гишүүний асуултанд хариулъя. За, тэгэхээр аж ахуйн нэгжийн татварын ачаал бол дундаж хувь нь бол 10.5% байгаа юм. За, сегментээр нь аваад үзэх юм бол бичил аж ахуйн нэгж дээр 5.5, жижиг дунд аж ахуйн нэгж дээр 5.6, жижиг дээр 5.6, дунд аж ахуйн нэгж дээр 7%, том аж ахуйн нэгж дээр 13.4% байгаа. Энэ удаагийн бидний татврын хуулийн нэмэлт өөрчлөлтийн оруулж байгаа энэ өөрчлөлтүүд дээр
гарах үр дүн нь бол бас татварын ачааллыг 0.5% аж ахуйн нэгж байгууллага дээр бууруулна гэсэн ийм тооцоолоод гарсан. Тэгээ энэ дээр тухайлбал аж ахуйн нэгж дээр төлж байгаа гол татварлахын аж ахуйн нэгжийн орлогын албан татвар дээр 1% ачаалттай дээд босхийг бол 1.5 байсны 2.5 болгож байгаа. За том болон дунд аж ахуйн нэгж дээр өөрөлдөл 6 тэрбумаас дээш ашигтай ажилласанд нь шууд 25% авж ирсэн дээр дундын шатлал буюу 6-аас 10 тэрбумын ашигт нь бол 15% ачааллыг бууруулах зохицуулалт мөн одоо татврынхаа өрийг төлөх хугацаанд нь хугацааны одоо хойшлуулах тэр боломжууд байгаа. За үүнээс гадна ер нь бол хувь хэмжээ бол харьцангуй бүс орон нутгийнхэнтэй харьцуулахад бол манай татврын хувь бол өндөр биш. Гэхдээ хууль дагам мөрдөлтийн түвшинтэй уялдуулаад бидний хувьд энэ татвар төлөгчдөө мэдээлэлээр хангах, зөвлөгөө өгөх энэ ажлуудаа бас нэлээдгүй бол илүү сайн хийх ёстой. Дээр нь гарсан хуулийг дагсан дүрм журм арга аргачлал зөвлөмжийг бол тухайн урд нь бол ойлгомжтой энгийн маягаар хийх юм бол илүү их ингээд ойлголцоо явуулах боломжтой. Тэгээ татвар төлөгчдийн хувьд бас мэдээлэлээр хангадаагүйс хамаарат бас зөрүүтэй ойлголтууд бас нэлээд гардаг асуудал дээр татвар ерөнхий газар болон яамнаас анхаарч энэ зөвлөн туслах чиглэл рүү бас ажлууд төлөвлөд ажиллаж байгаа. За, татварын байгууллагаас эндрийн 4-р өнгөр. Татварын ерхий газар зөвхнараа. За бичил жижиг бизнес эрхлэгчдийнхаа татварын ачааллыг бууруулах зорилгоор нэмэгдсэн үртгийн албан татвар суудхан төлөгчийн босхийг 50 сая байсныг 400 сая болгож нэмэгдүүлж байгаа. За мөн аж ахуйн нэгжийн орлогын албан татврын тухай хууль дээр хэлбэршүүлсэн журмаар буюу 1% татвар төлөх босго маань 1.5 байсныг 2.5 тэрбум болгож өөрөөр хэлбэл нэмэгдүүлж байгаа. За мөн иргэдийн хувийн орлогын албан татварыг 792 мянган төгрөгийн орлогыг нь чөлөөлж байгаа. Гэх мэтчлэн бизнес эрхлэгч, бичил жижиг бизнес эрхлэгч болон хуваарь бизнес эрхлэгч үйл ажиллагааны орлоготой иргэдийнхээ орлогыг хамгаалах суурь хамгаалах зорилгоор энэ удаагийн энэ татврын хуулиудын нэмэлт өөрчлөлтийг өргөн барьсан байгаа.